За сайн байцгаана. Ингээд өнөөдөр манай арын хичээл 3 эхэлж байна. За өнөөдрийн манай хичээлийн сэдэв бол ер нь лист хэрхэн үүсгэх тэгээд эдгээрч холбоотой үйлдэлүүд, тооцооллууд мөн бас матриксыг хэрхэн матрикстэй холбоотой тооцооллуудыг хэрхэн тооцох гэх мэт зүйлүүдийг заана. Ингээ хичээл эхлэхээс өмнө ганц хоёр сонирхолтой байж магадгүй зүйлүүдийг хүргэе. За эхнийх нь ер нь бол tools гэдэг хэсэг байгаа. R Studio-гийн. За энэ дээр global options руу ороод appearance руу ороод R-ийнхаа харагдах байдлыг өөрчилж болно. За font size-ыг өөрчилж болно. Font-ыг өөрчилж болно. Тэгээд дэм сонгож болно гэх мэтээр өөртөө таалагдахаар R Studio-го бас та нар ч гэсэн өөрчлөөрэй. За дараач хэсэг нь болохоор бас өмнөх хичээлүүдээр бас нэг баг зэрэг shortcut-ууд, keyboard shortcut-ууд хүргэжсэн. Тэгсэн чинь өөртөө нь бас байд юм байлээ. Яг стандарт дээр цаанаас нь хийгдсэн shortcut-ууд байлээ. За тэгээд бас өөрөө бас өөртөө аль эвтэйхнэр keyboard shortcut-уудаа хийж болно. За одоо энэ эднүүсийг өөрчлөөд ингээд юу ч гэдэг control C гэх мэтээр ингээд өөртөө амрахнаар сольж болно. За хичээлд оръё. За хичээл эхнээс бол лист үүсгэх байгаа. За өмнөх ер нь хичээлүүдээр лист үүсгэх талаар баг зэрэг ярьсан байгаа. За энэ удаа бол шууд ер нь лист холбоотой тооцооллууд илүү жоохон сонирхолтой маягийн юмнууд заах байгаа. За эхнийх нь Монгол, Америк, Япон 1990 гэдэг ийм вектор үүсгээд за L1 гэд нэрлэжээ. За ингээд L3 хүртэл 3 лист байна. За та бүхэн анзаарсан бол Python дээр ийм лист үүсгэхэд тоон дараалал вектор яхта юу 0 1 2 3 гэж явж исэн бол R дээр бол тийм биш. Шууд 1 бол 1. Одоо энэ бол жишээ 1 2 3 4 гэж явна. Python дээр бол эхний элемент нь 0, дараачихаас 1 гэж явж исэн. R дээр бол ерөөсөө тийм юм байхгүй юм байлээ. За одоо шалгаад үзье. За list 1-ийн нэгт элемент юу вэ? Монгол гэж байна. За list 2-ын 3 дахь элемент юу вэ? Ерөөсөө нэг бол нэгээрээ л явдаг. За дараачихс бол update буюу шинжлэх. За орлуулах. За list 1-ийн нэгт элементийг 199-ээр сольё. За list 1 үзчихье. За Монгол байсан. Тэгсэн чинь энэ дээр 199 гэд гарч ирсэн байна. За дараачих нь append буюу нэмж байгаа ард нь за list 1-ийн append гэдэг функц зүйл өөр дээр нь байгаа. За тэгээд list 1-ийн 1 дээр 2018 гэсэн элементийг нэмье. За ингээд манай list 1 маань 5 элемент болсон байна. За дараачих нь устгах. За R дээр бол устгах бол ер нь ингийн шууд урд нь хасах тэмдэг байгаа. Энэ нь болохоор цаад санаа нь ер нь бол устгаж байгаа санаа. За list 1-ийн 2 дахь элементийг устгая гэж байна. L1 бас 2 гэр. За 2 дахь элемент буюу Америк байх болсон байна. За энэ бол ер нь нэг элемент устгаж байгаа тохиолдолд ийм байгаа. За 1 буюу 2 буюу түүнээс дээш элемент устгах үед бол ер нь C функц ашиглаад яг устгачна. За L1 хасах C 2 3 дахь элементийг устгая. За ингээд үр дүн юм байна. За дараач хэсэг нь сортлох байгаа. За list нэг лист үүсгэжээ. За нэг ийм тоогоор. За sort манд нь өөртөө нь sort гэдэг функц байдаг. За тэр функц ашиглаад шууд ашиглаад үзье.
За ангууд ер нь шууд автоматар багас нэхлүүн сортолч байгаа. За тэгмэд яаж ихээс нь баг руу ч юм өөрөө яаж тоглолт хийх вэ гэвэл sort функц өгөөд list за таславаад decreasing гэдэг нь болохоор буурах гэдэг утгатай. Тэгмэд энийг true болгочингууд юу болох юм харцгаая. Ихээсээ буурч байгаа. За энэ дээр false болгочвол буурахгүй буюу багасаа ихлүү ихсэж байгаа. За дараагийн хэсэг манай sig гэдэг нэг функц байгаа. Энэ яг зөвхөн сонирхолтой байж магадгүй гэдээ бас жоохон хэрэгтэй байж магадгүй гэдээ оруулсан байгаа. За энэ яадаг вэ гэхээр 10-аас 15 хүртэл 1.5-аар одоо тоон дараал үүсгэх асуудалтай. За 10, 11.5, 13.5, 14.5 гэх мэтээр 14.5 дээр дахиад 1.5-ыг нэмчвэл 16 болчихно. Тэгэхээр болохгүй учраас 14.5 хүртэл гэж авсан байгаа. За дараагийн нэг гол хэсэг маань matrix. Энэ хүртэл бол ер нь list-ийг ер нь голлож үзээд list бол эдгээр жижиг үйлдэлүүдийг заалаа. За matrix ларыг. За энэ дээр apartment, crown, castle гэдэг нэг юм 3 хувьсагч үүсгэжээ. За тэгээд R band гэдэг нь болохоор юу гэсэн утгатай? Юугаар нь хөндлөнгөөр нь одоо нийлүүлнэ гэсэн утгатай. За бас C гэж байдаг. C нь болохоор нөгөө юугаар багнаар нь нийлүүлнэ гэсэн утгатай. За энэ дээр юуны нэрээ багны нэрээр нэрлэжээ. Багнаа болохоор US, non-US юуны мөрийн нэрээ болохоор apartment, crown, castle гэдэг нэрлэжээ. За ажиллуулъя. За матрix маань нэг ийм матрix үүслээ. За энэ бол ер нь орон сууц castle буюу нөгөө нэг эртний тийм хаш. Тэгээд crown гэдэг нь болохоор нөгөө нэг тийм бүхэхтэй машинууд байдаг ш дотроо яаж болдог нэг аялаад явдаг. Тэгээд нэг тиймэрхүү юм одоо нэг жоо утгачлал энэ нэг Америк дахь апартментын тооч гэдэг юм нэг тиймэрхүү утгатай. Тэгтээ нэг бодит бол биш. Зүгээр төсөөллөөрөө хийцэн. За тийм ийм нэг матрix байна. За энэ бол ер нь бол нөгөө матрицын одоо нэг арай өөр нэг хэлбэр нөгөө хүснээр өөрөө өөрчилж болно. За тэгмээ матрицаараа ер нь бол янз бүрийн тоглолт хийх боломжтой. Одоо чинь матрицын бүх энэ утгануудыг 112-т хуваая гэд гэх мэтээр одоо юу гэдэг чинь энийг үржих нь 50-аар үржүүлж гэдэг юм ингээд ер нь матрицаараа ингээд янз бүрээр өөрийн хүснээр тоглолт хийх боломжтой. За энэ дээр өмнө дурддаггүй нэг шинэ зүйл гэвэл энэ нэрлэж байна. За энэ матрицын мөр багны хүснээр өөрөө нэрлэж болно. Хэрвээ та ингээд шууд matrix гэдэг нэгчвэл тэгэл x гэл гарч ирнэ. За энэ дээр баг нь өөрөө нэрлэж second дээр нөгөө юу хийж болно. Нийлүүлж болно гэх мэтээр. За дараагийн нэг хэсэг нь юу байна? Нэг юм матрix үүсгэжээ. За 20-оос 60 70 хүртэл юм тоон дараалалаар 3-ыг хэрцэн 2-ын хэмжээтэй матрицыг А гэж нэрлэжээ. За одоо энэ матрицаа өмнөх энэ лотер матрикстайгаа яа нийлүүлж тооцоолъё. За лотер матриксаас хасах нь матрикс. За ингээд шууд хасчих болно. Эсвэл бас үржүүлж болно. Шууд үржүүлж чаа. Яг матрицын математик матрицтай адилхан. За тэгээд
эсвэл шууд энэ лотер матриксээс шууд энэ 50 80 100 гэсэн тоон дараа шууд хасаж болж юм гэх мэтэр эсвэл лотер матриксын нэг элементийг устгаж болж юм. За нэг гэх мэтэр ер нь байна. Эсвэл за өөр нэг дараач бас матриксын нэг хэсэг бол за ингээд нэг юм 2/2 хэмжээтэй матрикс үүсгээд за энэ дээрээ log sums cos sums гэдэг нь болохоор юуны мөр багны нийлбэрийг олдог функц. Шууд ингээд олцдог. За дараач хэлсэн болохоор энэ одоо энэ матрикс A гэдэг нэртэй матрикс A матриксын юу багны нэгдэх багны одоо юу вэ? Тэнгүүд 1 2 доошогоо энийг хэлж байгаа гэсэн. За тэнгүүд ингээд үзье. A матриксын мөр нэгдэх мөрний утга юу вэ? Ингээд үзчих жол 1 4. Энэ бол ёс нийлбэр болоогүй зүгээр утгын л болж байгаа. Ямар утга байна гэдэг. Эсвэл A гэдэг матриксын нэгээс 2 хүртэлх багны гаргаж үзүүлж байна. За энэ бол манайх угаасаа 2/2 хэмжээтэй матрикс болохоор шууд өөрөө гараад ирж байна. За тэгээд A матриксын тодорхойлогч гэж болж байна. Тэгээд юу байгаа? Функц байгаа. Өөр дээрээ гэх мэт. За ингээд манай өнөөдөр хичээл дуслаа. Өнөөдөр юу үзсэн бэ гэхээр лист болон матриксыг голдуу заалаа. Тэгээд лист болон матриксд холбоотой өмнө дурддаггүй тооцооллууд бас жоохон сонирн байж магадгүй гэсэн функц үйлдэлүүдийг та бүхэнд заалаа.